はい。ね、稼ぐ。私、かわいい。いいからだ. За, бүгдээрээ сайн байцгаана уу? Би өнөөдөр гэрээ айгуу гоё сайхан цэвэрлчихсэн. Босоод өглөө гэрээ сайхан цэвэрлээд өглөөний цай майгаа уугаад тэгээд ус засанд ороод хувцас жоохон хэрэггүй юм гаргах юм уу гэж бодож жогоод залхуу хүрээд одоо ингээд бичлэг бичээ сууж байна. Тэгээд өнөөдөр бол айгүй хөө гоё сэдвийн талаар ярих гэж бодсон байхгүй юу? Өнөөдөр юуны талаар ярих вэ гэхээр би нэг өдөр алган чайшийн нэг үе тэмдэглэл бичдэг байхгүй юу? Тэгээд тэрийг уншиж байсан чинь нилийн баг 2 3 жилийн өмнөх ч юм уу ер нь нилийн хэдэн жилийн өмнөх юмнууд байна. Өдөр алган бичдэггүй болохоор ерөөсө дэвтэр маань ингээд дуусч өгдөггүй байдаг. Тэгээд тэрэн дээр нэг юу бичсэн байсан бэ гэхээр одоогоос нэг арай жоохон нэг 10 жил мэлдээ ч юм уу те уурсан үедээ ч юм уу ямар нэг юм болсон үедээ нэг хэлж чаддаггүй нэг хэлмээр байгаа ч гэсэн шууд ингээд амаараа хэлэх гэхээр нэг жоохон эвгүй санагддаг юмаа нэг цаасан дээр бичээд үлдээчдэг гэсэн баггүй юу. Тэгээд яг тэр нь байсан би бичсэн байж таарсан юм байна. Тэгээд тэрийг нь хараад тийм юм байна. Би яг хөө тэгж яг үзээгүй л дээ. Гэхдээ ер нь бол одоо нэг өсвөр насны хүүхдүүд одоо хэрхэн аав ээжтэйгээ ярилцдаг вэ? Хэрхэн аав ээжтэйгээ одоо дотн болдог вэ ч юм уу? Тиймэрхүү талаар яриа гэж бодсон байхгүй юу? Тэгээ би өөрөө энэ тал дээр жоохон маруухан. Тэгээд ер нь бол сүүлийн баг 2 жил мэлээс л ер нь бол ээжтэйгээ жоохон дотн болж эхэлсэн гэх юм уу? Өмнө нь бол ер нь бол жоохон байхдаа ерөөсөө юм ярьдаггүй, нэх юм ярьдаггүй, нарийн ширээ юм ярилцдаггүй байсан. Тэгээд тэр үедээ ч яг нэх юм боддоггүй байсан баггүй. Тэгээд жоохон томроод ирээд ер нь бол ингээд аав ээжтэйгээ амар юм дотн хүүхдүүдэд ингээд амар гоё юмаа ингээд нууж хаалгүй ярилцдаг тийм хүүхдүүдэд айгу атаахдаг гэсэн баггүй 10 жилдээ. Өөрөө тэгээд угаасаа нэх амар яг одоогийнх шигээ бол ингэж ярьдаггүй байсан баггүй 10 жилдээ бас нэх тэгээд яриул яриад ярихгүй бол ярьдаггүй тиймэрхүү төрлийн хүүхэд байсан. Тэгээд одоо бодохоор эцэг их нь ингээд хүүхд руугаа жоохон ингээд чиглэсэн жоохон юм илүү жоохон нээлттэй байвал зүгээр юм болов гэж санагдсан. Тэгээд угаасаа ингээд жоохон одоо ер нь бол яг өсвөр наснд хүрээгүй жоохон байгаа хүүхдүүд ч өөрийнхөө нэг сэтгэлийг бүрээ ингээд илэрхийлж чадахгүй тэгээд яг ингээд хэлжүүл зөв юм болов ингээд хэлжүүл буруу юм болов гэж боддог насан дээрээ байгаа байхгүй юу. Тэгэхээр хэлмээр байгаа хэрнээ хэлж чадахгүй байгаа үгнүүдээ цаасан дээр бичээд одоо ингээд би бинтэйгээ харилцдаг ч юм уу те жоохон цаасан дээр бичээд үлдээждэг ч юм уу. Тэнгүүдээ тэгж багаар явсаар агаад хоорондоо ер нь бол нэгэн гайгүй дотн болдог те. Тэгээ ингээд жоохон ярьж чадах үйс болох юм болов гэж бодсон байхгүй юу би. Би тэгээд яг тэр үедээ бол юу гэж бодож байсан бэ? Юу гэж санагддаг байсан бэ гэхээр ээжтэй жоохон говьдаг байсан байхгүй юу. Ээж ингээд амар ингээд муухай манай үеэл ингээд ээжтэйгээ айгу ер нь жоохон дотн байдаг гэсэн байхгүй юу. Тэгээд ингээд ээж хоёрын хувьд бол ерөөсөө тийм бишээсэн баггүй юу. Тэгээд би ингээд өөрөө ч тэгэл нэх бас тоодоггүй байсан баха. Тэгээд манай ээж ч гэсэн ер нь жоохон чанга дуу ч юм уу тийм төрлийн гэж боддог байсан баггүй би жоохондоо. Ингээд том болоод мэдж байгаа юм. Ойлгож байгаа юм, ухаарж байгаа юм. Тэгээд яагаад ингээд надтай нэг ярьдгүй болоо ярилцдаггүй болоо ч юм уу тэгж яг хайлт боддог байсан л да. Гэтэ яг тэр үедээ ер нь яг болоогүй бахаа яг цаг нь таараагүй ч гэх юм уу тийм байсан бах. Тэгээ би ер нь бол
хизээнээс яаж жоохноор дотн болсон бэ гэвэл ер нь бол оюутан болоод тэгээд 3 мурдугаар курс байж магадгүй бах. Гэхдээ ер нь бол гэхдээ ингэж ээжтэйгээ нэлээ илүү гайгүй жоохон дотн болох ингээд түлхэж өгсөн нь бол манай үеэл ихчнэр юм болоо гэж боддог байхгүй юу. Одоо ингээд хэрвээ айлын ганц хүүхдүүд ингээд ярилцах ойр тойрны одоо ихчнэр ч юм уу тийм зөвлөгөө авах хүн байхгүй бол жоохон хэцүү байдаг байх гэж боддог. Надаас нэг жоохон хид дээр ихчнэр байгаа тулдаа одоо ингээд гоё явж байгаа гэж бодож байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд тэр ихчнэртэйгээ ерөнхийдөө ингээд болж бүтггүй те тулгараад байгаа асуудлаа ингээд ярилцдаг те гэр бүлийнхаа юмыг бас ингээд ярилцдаг. Тийм учраас ингээд бас тэр ингээд ихчнэр маань ингээд санаа төвшүүлж байгаа штэ. Тэр төвшүүлсэн санааг ингээд бас жоохон бодож модоо тэгээд заримдаа өөрөө нэг ээжтэй хэлэх үедээ хэлээд. Гэхдээ угаасаа тий өөрөө ингээд зориг гаргаад ямар нэг юм хэлэх ер нь бол жоохон хэцүү л байдаг л да. Тэрийг мэдж байгаа. Ойлгож байгаа байхгүй. 3 дугаар курс юм уу? Тийм 3 дугаар курс юм уу 4 дугаар курстэй байх. Ер нь нэлээд гайгүй. Хамгийн эхлээд яаж юу хэлсэн бэ гэхээр нэг найз залуутай болоод одоо ингээд эцэг ихтэйгээ уулзах мөч хүртэлх ийм том ингээд асуудал байна шүү дээ. Манай ингээд найз залуу ингээд тантай уулзмаар байна гэж хэлэх мөч. Вэ? Ингээд манай найз залуу ингээд тантай уулзъя гэвэл та яах вэ гэж би асуусан хгүй. Тэгэж асуужсэн. Тэр үед угаасаа гэхдээ яг ингээд 10 жилээ төгсөөчгүй ер нь жоохон биш ер нь нэлээд гайгүй том болсон байсан учраас илүү ингээд хүлээн зөвшөөрөө те мэдээж ер нь бол тэр үеэс ингээд баг багаар те илүү нарийн ширээ юм ярилцаад хэлсэн болов ээжтэйгээ илүү ингээд нээлттэй ярилцдаг гайгүй болсон нь. Тийм ер нь бол жоохон оройтож ухаарсан гэх юм уу да мэдгүй. Тэгээ тийм би ч одоо ингээд жоохон байхдаа бол ингээд төрүүлээ би ингээд хэлчихий ч юм уу. Тэгэж яагаад ч юм мэдгүй боддггүй байсан юм уу? Боддггүй байсан юм байна. Тэгээд угаасаа тэгтээ бас нэг хэлэх зоригч амнаас дарга гардаггүй байсан болов. Тийм ер нь жоохон бүрэг дуугуудад төрлийн хүн байсан байж магадгүй. Угаасаа магадгүй гэж тийм байсан баг. Тийм. Үгээс одоо би ингээд яавал арай ямар алхам хийвэл аав ээжтэйгээ илүү ингээд татна болох вэ те юмаа ингээд чөлөөтэй ярилцдаг болох вэ гэвэл нэгт заяо тэр цаасан дээр ингээд хэлмээр байгаа юмаа бичээд үлдээх нь ер нь бол хамгийн зөв алхам байх гэж бодож байна. Тэр нь ингээд одоо ингээд ер нь баг ингээд сэтгэлээ уудалж байгаа энийг хэлбэр юм болов гэж бодож байна. Тэгээ тэрийг чи ингээд ээж ч уншаал гэл ямар хүүхий бэ гэл баг уйлж магадгүй. Тий. Тэгээд хоёр дахь нь гэх юм бол өгүүлбэрийн алдаатай байсан ч ингээд хамаагүй дараал мараад ямар ч байсан хамаагүй гэхгүй. Ямар ч байсан хэлмээр байгаа ингээд өгнүүдээ баг багаар ингээд гаргаж байвал аяанда ингээд аманд чинь зүгшрээд тэгээд ер нь гайгүй хэлдэг болдог байх гэж бодож байна. Yes. Дахь нь бол худлаа хэлэхгүй. Тэгээд ер нь бол чин сэтгэлээсээ бүх юмаа хэлж байх хэрэгтэй гэж бодож байна. Угаасаа яалтчгүй өсвөр наснд бол нэг эцэг эхээсээ юм нуух шаардлагатай болдог те. Ингээд ер нь бол яаж чадсан тийм амар том хэрэг биш гэсэн ер нь бол нэг жижиг сажиг юмнууд ингээд аав ээжээсээ заримдаа ер нь нууцсан тохиолдол байдаг шүү дээ. Тэгэл найзуудтайгаа угаасаа ингээд ярилцал те. Тийм нэг тиймэрхүү юмнууд байдаг. Гэхдээ аль болох тийм худлаа хэлэхгүй юм нуухгүй байхыг хичээгээд тэгээд ингээд гоё ярмаар байгаа хэлмээр байгаа юмаа
хилдэг болохын тулд тий гамбаруу би зүгээр ингээд өөрөө тийм биш байсан болохоро ингээд одоо хэрвээ над чиг ер нь бол төстэй байгаа хүүхдүүдэд ч юм уу над чиг ингээд төстэй хүмүүст ер нь бол ингэж болох юм байна гэсэн ийм жоохон тип маягийн юм хүргэлээ гэж бодож байна. Тийм яг уу хэрэгтэй үндэ хэрэгтэй хэрэггүй үндэ хэрэггүй л байх л та. Гэтэ миний дотоод сэтгэл ер нь бол тийм байсан. Тийм одоо бол бас гэтээ 100% чөлөөтэй ярьдаг гэвэл бас үгүй. Гэтээ ерөнхийдөө 10 жилээ бодвол хувь маань бүр нилээн агсан байх гэж бодож байна. Тэгээд гэхдээ би ер нь бол одоо ингээд хараа томрох тусмаа ингээд айгүй юм жал болсон байж магадгүй. Тийм учраас ингээд ээжтэйгээ ингээд жоох ингээд амын сугалчих га ч юм уу. Тэгэл ер нь бол өөр хүн юм одоо ингэсэн тэгсэн гээл тэгэл за ерөөдөө нэг тиймэрхүү байлаа. Үзсэн баярлаа баяртай.